Өнгөрсөн 7 хоногт засгийн газрыг огцруулах асуудал улсын хурлаар хилцэгдэхийн өмнөхөн ардчилсан намын гишүүн Мурат Болд Бацаандан нар намын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм а. Харин намын дарга Эрдэнэ намын эсрэг байр суурьтай байгаа хүмүүстэй хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. За гэвч дээрх гишүүд намын даргынхаа үгийг үл тоож намын байр суурийг заавал дагах албагүй гэж байсан юм. За эдгээр яриануудыг эргэн сануулъя. Унах талд нь ороогүй бол гишүүнтэйгээ хариуцлага тоосноо. Тэр зүйл Бацаандан гишүүн 5-2 хариуцлага тоосно гэсэн үг юм. Гэхдээ тэр одоо тэгээд тэр үүдэл харахгүй дээ. Ямар хариуцлага яаж тооцдгийг тийм ээ. Ер нь намын улс төрийн зөвлөлийн гаргаж байгаа шийдвэр бол зөвлөмж байдгийг. Тэр зөвлөмжийг дагах, эс дагах нь улсын хурлын гишүүний эрхийн асуудал байна. Зөвхөн тэрийг дагаж мөрдөх үгүй нь бол тэр хувийн асуудал. Дагаж мөрдөхгүй бол тэгээд дөрмийн хүрээнд тарьсгуулъя. Шинэ 7 хоног эхлэхдээ зэрэгцээд ардчилсан намын дарга Эрдэнэ хэлсэн амандаа хүрч Бацаандан намаас хөөж Мурат Болд нарыг нэр дэвших эрхийг нь хязгаарлалаа. Түүний шийдвэр хариуцлага ногдуулсан гишүүдэд таалагдаагүй учраас Болд гишүүн улсын хурал дахь намын бүлгээсээ гарахаа мэдэгдснээр ардчилсан нам улсын хуралд бүлэггүй болж байна. Өнөөдөр Болд гишүүн Мурат гишүүний хувьд бол яг энэ санал өгөх үйлдэл хийсэн. За Бацаандан гишүүний хувьд бол 3.9-15 буюу намын эв нэгдэл, за намын нэр хүнд дотоод асуудалтай холбоотой асуудлаар одоо хэвлэл мэдээлэл олон нийтэд хандах ингэсэн тохиолдолд Арс намын гишүүнд шууд намаас хасах шийтгэл ногдуулдаг үндсэн нэрвийн заалттай. Тэгтэл үүн дээр бол намын бүлэг гэдэг хэрэгслээ авч үлдэхийн тулд Бацаандан намын бүлгээс гаргаад намын бүлгэд үлдээж доромжилж байна. Би энийг хүлээмжшүүлэхгүй. Би ардчилсан намын бүлгээс гарна. Гарах мэдгэлээ би одоо өгж байна. Ингээд ардчилсан нам эднэрийн одоо дуртай үед нь одоо өндөгт нь үндэж далд ортон далд ордог хэрэгсэл болсон ийм бүлгийг болоод би зөвшөөрөхгүй. Эрдэнэ бат гэдэг хүн ардчилсан намын бүлгийг төлөөлөх хэрэггүй боллоо. Бүлгэлийн дарга огцорлоо гэж та бүхэн ойлгож болно. Тий. Ийхүү хэрэг дуурайж галуу хөлөг хөлдөөхийн үлгэрээр Монгол Ардын намын дотоод тэмцэл ардчилсан намд нөлөөлж улсын хурал дахь сөрөг хүчин болсон ардчилсан нам 2 хуваагдан улсын хурал дахь бүлэгч боллоо. Харин засгаа аварч үлдсэн Монгол Ардын намынхан засгийнхаа эсрэг ажилласан цогцлмоо сайдаа ажилласан халж жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон Содбаатар сайд өөрийн хүсэлтээр ажиллаа өгснөөр 3 сайдыг шинээр томилох асуудалтай үлдэж байгаамаа. Боловсрол соёлын тухааны сайд цогцлол маань засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т засгийн газар танхимын буюу одоо кабинетийн зарчмаар ажиллана гэсэн зарчмыг зөрчсөн учраас мөн 24 дугаар зүйлийн 4-т засгийн газрын гишүүн шийдвэр мэдээлэл гаргах альва хэлбэрээр албан ёсны байр суурь илэрхийлэхдээ ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэж тус заасныг зөрчиж улсын хурлын нэр хүхийг гишүүдээс засгийн газрыг ажиллаж байгаа засгийн газраа огцруулах тухай санд гарын үсэг зурж энэ талаар одоо сандаа гаргасан. Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүн боловсрол соёлын тухайн спортын сайд цогцлмаг албан үүргээс нь чөлөөлж огцруулах саналыг бас Монгол улсын ерөнхийлөгчид зөвшөлтсөөр өргүүлж байна. Хичнээн Монгол улсын хууль зөрчөөгүй ч гэсэн улс төрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга хүрэлцэн хийж байгаа шударга ёсны тэмцэл Монгол улсад олон жил богссон улс төр эдийн засгийн нам дамжсан бүлэглүүдийн эсрэг хийх энэ тэмцэлд дэмжлэг бодлого үүднээс ийм алхам хийж байгаагаа бас хэлье. За одоо ард түмэн суудалтай үлдэж чадсан засгийн газрын тэргүүнээс жижигдэн үйлдвэрлэлтэй холбогдсон бүх сайд нартай хариуцлага тооцохыг ярьсан шигээ шударга ажиллаж намаа цэвэрлэхийг хүлээж байна.